Манай аймаг жид болгон роялтийнхаа 20 гаруй тэрбум төгрөгийг аймаг одоо захиран зарцуулах эрх үүсэх ёстой байтал. Тэрийг ухаандаа манай аймгийн тэргүүлэгч Гэрлбаатар, Зогтбаатар, төлөөлөгч Зогтбаатар нар одоо сангийн аймаг шүүхэд өгөөд сангийн аймаг шүүхийн шийдвэр нь юу гэж гарсан гэхээр зэрэг та нар тэргүүлэгч, нэгэн төлөөлөгч боловч аймгийн хурлыг болохоор зэрэг хурлын дарга нь ингэж шүүхэд ингэ төлөөлөх хэрэгтэй юм байна. Та нар төлөөлөх хэрэггүй юм байна гингөт тэр Зогтбаатар Гэрлбаатар одоо бид одоо Эрдэс баярын уулуурхан бодлогын хорооныхон юу шийдсэн гэхээр зэрэг хишиг тогтоод даргаыг эсвэл та энэ гомдлыг сангийн яамыг шүүхт өгөхийн гомдлыг та хариуцаачаа гингүүд хариуцахгүй тэгвэл та хариуцахгүй гэдэг юм бол бидний өөрийнхөө төлөвлөх эрхийг нэгээд өгөөч гингүүд бас нээж өгөхгүй. Өөрөөр хэлэх юм бол энийг хэрвээ ингэж яваад үнэхээр роялтигаа олон улсын шүүгч хамаагүй хандаад роялтиг дүүд орон нутагт нь үлдэх ёстой гэдгийг батлуулж чадсан бол энэ мөнгө одоо аймагт ирэх ёстой байсан. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл аймагт орох мөнгийг хөөцөлдөхөд тэрэн дээр одоо эрх зүйн тусалцаа үзүүлэхгүй байна гэж бид ойлгож байгаа.